За Ижил Баяр гэдэг хүүхэд маань битгий хуудас алаа гинэ юу ямар амар. За жоохон хүүхдэл юм шиг байна. За би Facebook руу юунсан орж үзээд хаяа. Ижил Баяр тэцэг юм гэсэн ямар амар үг хэлт юм бэ? Алаа гинэ бүр. За Ижил Баяраа хүүхэд ээж жоохон үг хэллэгээ жоохон чи одоо ээж аавтай хэлгүүдэд бодвол тийм үстэй жоохон хүүхдэл байгаа юм шиг байна. За би юунсан Фэйс руу орж үзээд юм. Ямар амар хэл амтай юм бэ те ёо. Бас ингэж амар бичиж болохгүй л дээ Ижил Баяраа. Нэр усаа чинь одоо чиний нэрийг одоо эцэг их чинь чамд өгөө л үү те. Тийм болохоор чи алаа гэдэг үгийг ямар амар хэлдэг юм бэ? Хамаагүй бас те тэгж хэлж болохгүй шүү. За би хайгаатах Ижил Баяр гэсэн байна. За боо энэ чи бүр жоохон хүүхэд биш тий. Лан эцэг ихтэй л юм байна. Эцэг ихтэй элэг бүтэн байж ямар амар үг хэлдэм байж лээрээ. За тэр найзууд нь мэддэг бол энэ жоохон хүүхдийг жоохон анхааралтай аваад жоохон үг хэлчих зүйтэй юм болоо гэж миний хувьд бодож байна. За Ижил Баярын найз нь харж байгаа бол найзтай бас хэлхэн зүйтэй юм болоо гэж бодож байна. Адилхан бас нэг эргүү юм байгаа юм болоо. За ерөөд ингээд жоохон хүүхдүүд л ерөнхийд бол фест маань ороод ирсэн жоохон одоо тариг толгоонд дутуу хөгжсөн. Энэ Ижил Баярыг харахад бол сайхан гэр бүлтэй юм шүү дээ. Сайхан гэр бүлтэй, ийм сайхан эцэг ихээс ийм сайхан эрүүл сарвал элэг бүтэн төрчөөд бас ингэж явдаг нь бас буруу юм болов уу гэж миний хувьд бодож байна. Одоо нэг жоохон л хүүхэд байх шиг байна да. Нэг 15 мав хавцаа насны л хүн байх гэж бодож байна. За тийм болохоор тэгээд үг хэллэгэн жоохон бодоод зэгцлээ ярьчвал бас сүртэй юм болов уу гэж бодож байна. Ижил Баяр гэдэг одоо хүүхдийн комментиг бас ээж нь уншвал бас их л гомдох байх та тий. Ээж нь бас настай автрал хүн байна. Тийм болохоор Ижил Баяраа чи одоо ээжээгаа л хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Төрсөн ээжээгаа л чи хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор олон нийтийн сүлжээнд бас одоо энэ муухай өгнүүдэд бас жоохон тааруулаа бичсэн зүгээр юм болоо гэж миний хувьд бодож байна. За хангаа гэнэ Facebook Ижил Баяр гэдэг хүүхдийн бичсэн сэтгэлдлийг ээж аав нь уншвал юу гэж бодох бол гинэ. Харин тийм ястай өмнө хэцүүдэлтэй л юм байна. Айгүй амар балиар те. Бас тэгж хэлж болохгүй л дээ. За тэр жаахаа тэгээд одоо нэгэнтээ одоо эцэг ихэн лавд тэгээд буруу хүмүүжүүлэг байх төгөр хэмтник те. За comment хэд үгүй share хэд байна. За халуунаа хүслэн манаад нүрийн будгаанд борчих гинэ. Битэ хуц. За 1 4 3 4 5 6 7 8 9 10 гиншүү гинэ. За нэг дээр нэмдэг нэг 100 гэж байгаа шүү. За энэ маань одоо 22 цагаас 22 цаг 30 минут хүртэл үргэлжлэв шүү. Ердөө 30 минут хүртэл үргэлжлэв шүү. За ерөнхийдөө хүн нүрийн бодно, хумсаан бодно, уруулаан бодно ер нь таа хүнд ямар хамаатай байдаг гинэ. Өлөгчийн шээснэр чинь зарим нэгэн хүмүүст хандаж хэлгээд зүгээр чөтгөрлөгөө танилцгаа зүгээр. За дуугүй бай. Мэджин гинэ. Мэджин л гэж байна. За хийх юм олж ядсан зүгээр жоохон жижигэн цэцгнэр зүгээр гараа явцгаач зүгээр юм болоо гэж бодож байна. Миний Facebook, миний лайвнаас тэгээд цаагаарч өчнөө одоо лайв хийж байгаа газрууд бас байгаа ах шүү. Тэгээд тэр хүмүүсийг бас үзэхэд бас буруудахгүй болоо гэж бодож байна. Down. Primo 1, 2, 3 to the 4. Mommy moving like you trying to make it on the tour. But you the only one that got. Дандаа нэг жоохон бацаанаар ороод ирсэн юм шиг байна. Эцэг ихээрээ тэжээлгээд одоо тэжээлж байгаа одоо юу гэж бодож байгаа юм бол да хөөрхөн одоо та нар одоо нас бий төрн том болно
том болоод одоо та бүхэн авгаа авдаг нь аваад одоо нөхөрд суудаг суугаад тэгээ явна шүү дээ. Та нар бүгд гэр бүлтэй болно шүү дээ. Тийм үстэй. Гэр бүлтэй болох учраас та бүхэн бас яах гэж бие биенийгээ доромжил доош нь хийж гутааж тэгж ийзээ. Та бүхэн яаж амьдрахыг мэн мэдэхгүй шүү дээ. Одоо ирээдүй хойч үе чи яаж амьдрахыг мэн мэдэхгүй шүү дээ. Надаас 7 дор амьдарч ивэл та бүхэн одоо яах вэ? Жишээ болоод та бүхэн жишээ болгоод бодож үзээрэй заяа. Юм нэгээр дуусдаг шүү. Хүн ер нь өвчнгөө бол баян, өргөө бол баян, өвчнгөө бол жаргал гэдэг шиг хүн ер нь өвчин зовлонгүй өөртөө сайхан таалагддаг, өөртөө таалагдж байд болоо шүү дээ. Тийм үстэй. Би бол тэгж боддог шүү дээ. Хүн өөртөө таалагдж байд болоо шүү дээ. Намайг хин тоож нохоо хин сааж байдаг. Тийм үстэй. Намайг одоо хин тоод зайлна шүү дээ. Хүн тийм болохоор өөртөө одоо цагийг өөртөө зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө хүснээр амьдрах хэрэгтэй хүн. Өвдчихгүй хүн шиг өвчин зовлон тусчихгүй хүн шиг тийм үстэй. Хиндэж өвчин зовлон ирнэ. Хин ч яаж ч амьдарч болно. Тийм болохоор та бүхэн бас амьдралыг хүн басч болохгүй. Тийм болохоор та бүхэн бас ирээдүйн хойч үеийн бас бодох хэрэгтэй. Миний нэрэн хойч ирээдүйн маань одоо яаж одоо өсч торинж те яаж амьдрах юм бол мань мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Хүн нараа амьдралыг босгоход айгүй хэцүү байдаг шүү. Амьдралыг нураахад хүн амархан байдیں۔ Хүнийг доромжлоход бас хүн амар амархан байдیں۔ Ясван дээр хүн яг тэр доромжлсон хүн шигээ амьдрч чадахгүй тэл байгаа шүү дээ. Тийм үстэй. Тийм болохоор тэр хүн доромжлсон хүнээсээ бүр доор амьдрал яах юм? Чиний эцэг их чинь яг нэг өдөр тэгэл тэнгэрийн орноор одчин тийм үстэй. Эцэг их чинь мөнх чиний дэргэд амьдрал байхгүй шүү дээ. Мөнх чи эцэг ихээр чи мөнх тижээлнэ гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тийм болохоор тийм амар хэлбэр юмыг бас амаараа хүн ярихад амархан байдаг юм оо найзуудаа хүмүүсээ. Амаараа ярихад хүн амархан байдаг. Амаараа хинч юу ч ярьж болно. Би өнөөдөр тэгээд 15 давхар байшинтай би өнөө одоо маргааш болонтой гэд амаараа хинч ярьж чадна. Ясам дээр тэрийг болохын тулд хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн өөртөө хичих хэрэгтэй. Та бүхэн нэг л амьдрын штэ. Нэг амьдрах хорвоод дэлхийд нэг амьдрах хорвоод дэлхийд та нар бүхэн нэгээ доош нэгэ доромжилж яах гэдэг юм тийм үстэй. Одоо ч яг уу те зарим хүмүүс нь яг уу эцэг ихээр зарим хүүхдүүд нь эцэг ихээр зүгээр тэжээлгээл сайхан л байгаа. Зарим нэг нь одоо үеийн залуучууд охтууд нь одоо үеийн охтуудыг би жишээлбэл ярил л да 16-аас 18 насны охтуудыг би нэг мэдээ үзлээд нэг 18 насны тэр охтууд одоо хөгшин хужаанаас одоо биеийн үлээ явж штэ. Ийм өвчүүхэн сэтгэлтэй байгаа штэ. Зүгээр ивэрүү савсар бол нэг 4 мөчөө ажил хийгээ 4 мөчөө ингээ хөдлөж чадахгүй. Дээс нэг сайхан бөөнөр ингээл явал хүн доромжилсан, хүнийг доромжилсан, инээсэн, ханиасан. Найзуудтайгаа нэг хараад, найзуудтайгаа явж байгаагаа юу гэж боддог. Найзуудтайгаа хараад ингээл нөгөө найз нэг юм хийчихдэг. Харин тийм ингээл найзуудтайгаа ингээл дэрвэгээл. Одоо баар саваар орж одоо харж байгаа баар саваар ингээл орж байгаа хүмүүс тэр архийг одоо хэний төлөө уугаад байгаа юм. Өөрийнхөө төлөө ууж байгаа болохоор тэр архиа зүв шингэж чадахгүй. Мо шийснэр. Тийм л байгаа шүү дээ та бүхэн. Тийм аа тэгээд тэрийг мэдхгүй нусаа одоо та бүхэн эцэг ихийнхаа бугинд амьдарч байгаа бол эцэг их чинь хизээ нэг өдөр чамайг орхио явуулдаг нусаа хазартаа наашдчихий. Тэрийг мэдэж гин үү? Амьдрал хэцүү шүү нэрэ. Одоохондоо ч яг уу чи халуунд нь хаалж хүүдэнд нь хурж маргааш гэж Монголын маргааш дуустдаггүй шүү. Маргаашийг л өгцөж ивэл болоо гэж чи бодож байгаа байх. Тийм болохоор одоо хүнд оромжлоод байгаа хүүхдүүд хандж хэлэхэд одоо жоох ухамсартай байцгаая. Хий сайхан дипломтой, хий сайхан үнэтэй сургууль төгссөн цаагуур чи хүмүүс ажил олдохгүй, ажил хийхгүй гэтээ хацаагаад хэвдэж штэ. Ээж аавгаа зарим тэжээлгээд, ээж аваараа тэжээлгээд, ээж аавгаа зарим цаагуур чинь ээж аавгаа зодоод ингээд барьж аваа зодож байгаа хүмүүс зөндөө биш штэ. Энэ бүхнийг та бүхэн бас бодоо зөв хүн өөрөөрөө төлөөл амьдрах хэрэгтэй штэ. Хин ч чамайг тийм өгөхгүй ч хэцүү үед чинь төрсэн ах дүүнэр чинь чамайг нэр өөдөөс нь зүгээр салаач өгөөл чиний өөдөөс байж шүү. Хэцүү үед чинь. Яг одоохондоо чи эцэг их чинь байгаа. Эцэгийнхээ буйнаар л тэр хамаадан садан чи чамайг наа гэж худлаа чал хийж байгаа. Ясам дээр эцэг их чинь ингээд өнгөрөөл эцэг их чинь чамайг хорвоогоос ингээд хорвоогоор ингээд яваад өгвөл хорвоог ингээд орхичуулсан. Ясам дээр л чамайг нэр өвчин зовлон тусч эцэг их чинь байхгүй өвчин зовлон чи туслаа гэж бодоход ясам дээр бол тэр хамаадан сад чинь зүгээр л чамайг тоохгүй нүрийн буруулсан шүү. Юм болгон өчр утгатай байдаг шүү хүмүүсээ. Одоо нэцгэлж жоохон бодлоготой амьдр. Сэтг ажил хий гадаа гарч эцэг ихээр тэжээлэх биш. Хитэн дөрөг одоо нэцгэлж чи
Эцэг эхийн буйнаар одоохондоо явж болно. Ядаа тэр чи хичээл номныхаа мөнгийг өөрөө олж суралцаа чи. Зүгээр та нарын би нэр насан дээр заяа бөөсөө нөгөө банданыхаа бөөсийг ингээд нислаад айлт бүр хон хариулаад банданыхаа бөөсийг ингээд бөөс ингээд бүр ингээд би чигээр нь ингээд бөөс ингээд бүх биеэр ингээд яваад айлт штэ ингээд бүр өмдний гадуур ингээд бандаг ингээд гүйж явж ирсэн шүү. Тэгэл ичээл нөгөө нэг бандагаа нөгөө нэг өмдөө ингээд гөвөөл дараад нэгээл нөгөө нэг бөөс чи ингээд өмдний гадуур ингээд гүүж байгаа юм чинь илтгүүгээл тэгээд нөгөөд хүнээс ичээл хүн ч бас ичэн штэ. Тэр шууд ингээд нислаад ингээд алаад ингэж л амьдарч илаа. Тэр үед чи юу зурагт юу утас юу энэ одоо фэйсбુક юу одоо энэ тог мог ингэж байхгүйсэн үе. Зүгээр л дэмлүүл гэж байсан. Тийм болохоор одоо үеийн залууч сайхан бэлэн сэтгэлгээтэй сайхан амьдарч штэ. Бэлэн юм нөө одоо нэг хоолунд нь ингээд захиалж идэж байна. Хоолунд нөө байна уу? Ноён пицца. Байна уу? Одоо тийм хоол захиал, ийм хоол захиал. Одоо бол зарим хүмүүс нь тэгж штэ. Бараг л ингээд хүүхэн захиал ингээд хэлж штэ. Ийм сайхан орчинтой, ийм сайхан хөгжсөн, ийм сайхан Монголдо хэдүүлээ нэг нь нэгнийхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг шиг энийг л хэдүүлээд юу яаж амьдрал л да. Сайхан сэтгэж амьдрал л да. Эцэг чинь чиний дэргэд мөнх наслахгүй. Чи эцэгийнхаа дэргэд мөнх байхгүй. Чи одоо авгаа хүүхдтэй гэр бүл зохион одоо өөр хүүхд чи яаж явж яаж амьдрахыг чи эс мэдэхгүй штэ. 2020 онд яаж амьдрахыг мэдэхгүй штэ. Тийм болохоор одоо нэгийг бодож хоёрыг тунгааж амьдрцгаа ёо хүмүүс минь хүүхдүүд минь. Одоо энэ доромжлоод хүүхдүүд хандж хэлэхэд одоо нэсгэлээ та бүхэн ухамсартай бай. Сэтг сэрэг на толгой тархиа битээ муухай зүйлд авт. Сайн сайхан зүйл рүү тэмүүлж амьдр. Хуурамчнаас найс нөхдөсөө буруу зүйлд дуурал болоод муухай хараал хэлэлээга дэрэгд чинь найс нөхдөд чинь чамайг муухай зүйлээр ингээд тэмүүлээд чи тэрийг сэтгэл дотроо мэдэж байгаа бол зүгээр тэр найзуудаас хол бай. За тэгээд олон юм яриа яах вэ? Нэг олон үг ярьсаар бол 16 минут явуулсан биз дээ, цаг 16 минут. За шир хэд болсон байна? Эднэрт бүр одоо яг зарим нэг нь миний хэлсэн үгийг яг энэ тэнийг юм өөрийгөө хийчих юм уу малуу гомо пицца наах уу ямар амар юм бэ чи пүүц харъя пицца минь энэ тэрийгэд яг коммент хийсэн хүмүүс зөндөл байгаа бах. Амьдрал үдсэн хүн ясам дээр юмыг ойлгодог шүү. Зарим нэг хүн муулаад байгаа цэцэг нарт хандаж хэлэхэд та нар одоохондоо яг толгой таригчин одоохондоо яг жоохон сэрэг байна л да. Юмыг сэрэг талаас нь та бүхэн бодоод байна. Юмыг жоохон нөгөө талаас нь бодож сур сэтг. За тэгээд нөгөө үнэн хэлсэн хүнд төхөр хөшөөтэй худлаа хэлсэн хүнд хон хөшөөтэй гэчихээр одоо яах вэ те? Нэр нь та бүхний насан дээр би нэр бөөсө түгэл амьдарч ийлээ нэр. Ичээд бөөснөөс бүр ичдэг байлаа штэ. Хүн бүр доромжлохоос бүр ичдэг байлаа штэ. Хүн доромжлох гэсэн мэдэхгүй. Айлын хоньны хоргол одоо хотны хорголыг түгээл сайхан айлын одоо тэр үхрийн малын баасгаа ингээл чирээл ингээл тэгж л амьдардаг байлаа шүү дээ айлаар. Та бүхэн одоо харин ч жаргацгаацсан бүр. За тэр яг одоо тэгээд мянга одоо сайхан үг хэлээд ямар нэмэр авахд те зарим тэгээд оромжсаг хэвээрээ л байна. Одоо яг одоо тэгээд ухамсаргүй хүмүүс мянга одоо үг хэлээд нэмэргүй хүчээр бөөснүүдэд одоо үг хэлээ явахд те. Одоо та бүхэн бөөс гэдэгч мэдхгүй дээ цэцэг нар минь зүгээр бэлэн юмтай сэтгэлгээдсэн. Ээж аваас асууч үзээр эмээ өгөөсөө заа юу. Бөөс гэж ямар юм байсан. Тэр үед зүгээр өвчин зовлон гэж ярьдгүй байлаа нэрэ. Та бүхэн шиг. Одоо үеийн огт залуу тийм шүү дээ. Ёо тийм өглөө. Ёо толгой өглөө гэх. Одоо 18 настай охтууд нь яаж ир гадуур тэр мохо хужаанаас биеийн үлээл явж штэ. Зүгээр бол мөнгө олохын тулд тийм амар шижгийн тийм амар бэлэнчгэн сэтгэлгээтэй төрсэн бүр юм уу шийснэр. За тэр нь яг за ширийг явцгаач хэдүүлээ. Нөгөөд чи айш чир бүр шир гэж. Айш ширийг яв. Хэдэн шир энэ одоо? 33 болцсноо. За тэр яг нэг ойлгох нэггүй нь одоо яах вэ тэгэл толгоонд бас нэгийг онц 20 тунгаан нэстэй тийм үстэй. За хичээлээ сайн хийдэг хүмүүс л ойлгох л баг. Хичээлээ хийхгүй зүгээр гэртээ хацаагаа хийдэг ээж явгаа айшлаад ээжээр ийм ахуулдаг хүмүүс л ойлгохгүй л баг. За тэгээд одоо хэдүүлээ ширийг явцгаач. За хэдүүлээ яг одоо би яг шир хийсэн хүмүүсийнхаа нэр дуртай явцгаач. За жаргал маань шир хийсэн байна. Маш их баярлалаа. Ямар хөөрх юм бэ? За жаргалтаа маш их баярлалаа. За өөр хэн шир хийсэн байна харъя.
За жаргал маань шир хийсээр л байна. Одоо нэрэн гадуур ингээд анзаарах одоо үеийн залуус охтууд нь ингээд бөөнөр явж байгаа айгүй их айлгүй те. Ингээд ха гэж охтууд нь амар айлгүй. Ха гэж бие бинийг ингээд зогч аваад тийм. Эрэгтэйчүүд нь бас айлгүй те мууга мэдхгүй стандарт. За эдгээр ширийг явцгаач юм. Ер нь айлгүй байх гэм нь штэ. Хүн ер нь байгаагаар л байхад сайхан штэ. Нэг хоёр мууга, хоёрын хооронд мууга сэтгэл зүрүүлэм, хоёрын хооронд мууга дотроо өмхий санаачлал гаднаа сайхан ха гэж инээчилтэй. Тийм хүмүүс шал худлаа хүмүүс идэв шүү хэлсэн дээр. За ширийг явцгаач